Сайн мэцхан үзэгчдээ ярилцлагын цаг эхлэж байна. Энэ удаагийн зочноор аж үйлдвэрийн сайд Эрдэнэт оролцож байна. Танд энэ өдрийн мэдрэг. Тэгэхээр шинээр байгуулагдсан аж үйлдвэрийн яамыг олонний тарахтаа бол ирээдүйд улс орны эдийн засгийг тэлэх, дээрээс нь импортын хараат бус байдлаас гарах үүднээс энэхүү яамыг байгууллаа гэж харж байна. Тэгэхээр яг аж үйлдвэрийн яамны эхний алхам ямар алхам байх бол гэсэн хүлээлт нийгэмд байна. Энэ тухайгаар ярилцлага эхлэж байна. Шинэ засгийн газар аж үйлдвэрийн яамыг байгуулах шийдвэр гаргасан энэ улс орны эдийн засгийн асуудалтай яхахгүй холбоотой зүйл юм. Бас нөгөө тал нь энэ улс оронд маань бүр аж үйлдвэр байхгүй ч болсон юм биш л дээ. Үзэл баримтал бодлогын хувьд жоохон төвхөд юм байгаа. Ардсан улсаас хойш 20 гаруй жилийн хугацаанд бид нар яг үндсэндээ зэгцтэй аж үйлдвэрийн бодлого явуулж байгаа өгөөс үүссэн эдийн засгийн бүтц гажуудал үүссэн гэдгийг бүгд нар олж харж байгаа нэг утга болов гэж ойлгож байгаа. Манайд зөвхөн уул уурхай нэлээд өндөр хөгжсөн. Нэг нөгөөлхөл сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн түүхий гадагш нь гаргасан ийм экспортын үзүүлэлт байсан шүү дээ. Бидний дотоодын үйлдвэрлэлийн үзүүлэлт бол төдий жилийн сайн байгаагүй. Аж үйлдвэр гэдэг бол уул уурхайтай холбогдох зүйл яг уг чанартай биш л дээ. Уул уурхай бол олборлох, баяжуулах ийм үүрэгтэй үйлдвэр. Аж үйлдвэр гэдэг нь юунаас ойлгодог вэхээр хүнд үйлдвэрээс эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл түүхийдэг боловсруулаад үндсэн түүхийд болохоос аж үйлдвэр эхэлнэ гэж. Өөрөөр хэлбэл баялгаа бид нар боловсруулж иж сая боловсруулах процессыг бид нар аж үйлдвэрлэлээс эхэлнэ гэж үзэх ёстой юм л да. Бид ийм зөв зохицолттой энэ зөв тенденц рүү орох цаг нь болсон байна л гэж харсан. Тийм учраас энэ яамыг байгуулсан гэж би ойлгож байгаа. Аж үйлдвэрийн яамны үндсэн гол бүтцийн хувьд ярих юм бол тодорхой хэлэхэд боловсруулах үйлдвэрээс өсвөлээд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ үе шат юм. Энд хүнд үйлдвэрүүд орно. Боловсруулах үйлдвэрүүд орно. Хөнгөн үйлдвэрүүд орно. Тэгэхээр бид нар үйлдвэр гэдэг ойлголтыг яг энэ хүрээнд авч үзье гэж. Хөнгөн үйлдвэрээс боловсруулсан үндсэн түүхий эдийг дахин боловсруулалт хийх, хийх тийм ээ. Хагас бэлэн бүтээгдэхүүн болгох энэ чиглэлийн нэг үйлдвэрийн нэг хэсэг байна. Энийг бараа бүтээгдэхүүн болгохны хэсэг байна. Бараа бүтээгдэхүүн болгохны хэсгийг бид нэр хөнгөн үйлдвэр гэж томьёолох хэрэгтэй л да. Энэ зэгцтэй бодлого руугаа явъя л гэж байгаа. 68 онд хамгийн сүүлийн аж үйлдвэрийн яам гэж байгаад тэрнээс хойш яг аж үйлдвэрийн гэдэг ойлголттой яам бол үндсэндээ Монгол Улсын засгийн газарт бол төдийлөн яг үүрэг ороолоор бүрдэж байгаа юм билээ. Тэгээ энэ удаа бүрдэж байна да. Тэгэхээр яг хөө зүгээр хугацаа хэдий богино ч гэсэн бидний гол зорилго байгаа. Монгол Улсын аж үйлдвэрийн бодлого үзэл баримтлалыг ойрын дунд урт хугацаанд тодорхой болгоё гэдэг. Энийг бид нар хийгээд амжиж байгаа. Ер нь бол үйлдвэрчсэн орн байхгүйгээр зөвхөн хэрэглээний эдийн засгт орн болж хөгжсөн улс орн дэлхийд байдаг юм шүү дээ. Тэгэхээр бид хэтэрхий их хэрэглээнд шүтсэн эдийн засгаас маш богино хугацаанд салах тэр бодлогын концепц руу яаралтай орох хэрэгтэй болсон юм цаг үедээ тулгарч байгаа гэсэн хэрэг. Тийм учраас бид нэр энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулж байгаа гэж ойлгож байна. Хөнгөн үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэхийн, хүнд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэхийн урт олон дунд хугацааны, богино хугацааны төлөвлөгөө гаргаж бодлогыг зангидж ажиллахаар төлөвлөөд ажиллаа хийгээд эхлээд явж байна. Тэгэхээр яг хүнд үйлдвэрийг энэ хугацаанд ямар хуу төвшөнд хөгжүүлэх эхлэл суурийг тавина гэж таны хувьд харж байна. Хүнд үйлдвэр өөрөө 1.5 жилд багтаж хийгдэж дуусах асуудал өөрөө угаасаа биш ойлгомжтой. Хүнд үйлдвэрийг бид нар бодлогын хувьд Монгол улс өөрийнхөө өнөөдөр буу байгаа баялагтаа тулгуурлаж ямар хүнд үйлдвэрийг тэргүүлэх чиглэл болох вэ гэдг нь зайлшгүй тодорхойлох хэрэгтэй. Энд бол мэдээж ган төмөрлийн үйлдвэр, өнгөт металлын үйлдвэр, нефт химийн үйлдвэр гэсэн англи руу орж ирж байгаа л да. Тэгэхээр бид энэ рүүгээ явахаас өөр аргагүй. Энэ рүүгээ явахын тулд том төслүүдийг эхлүүлэх тухай асуудал байна. Бид нар өнөөдөр олон жил ярьсан боловч яг бодиттой том төсөл эхэлж хэрэгжсэн суур хөрсөн үндсэндээ бараг байхгүй болсон. Байхгүй байгаа гэж хэлж болно. Одоо ингээд харахад бол бид нэр олон жил ярьлаа шүү дээ. Сайн шөнөний аж үйлдвэрийн паркын тухай ярьлаа.
анхны төмөрлөгийн тухай ярьлаа. Эдгээр өөрөө хүнд үйлдвэрлэлтэй тийм ээ. Гэхдээ энэ өнөөдөр ингээд бодиттой техник эдийн засгийн үндэслэл нь хийгдээд хөрөнгө оруулалтын анхны одоо асуудал нь шийдэгдээд дэд бүтцийнхээ асуудал шийдэгдээд явж байгаа нь тун ховор. Тэгэхээр энийг биежүүлэх тухай асуудал дээр бол энэ яам бол онцгой анхаарах хэрэгтэй. Бодлогын хувьд бүх чөлөөтэй нэгдэх энэ эрх зүйн орчныг бүрдүүлээд энэ ажлын эхлэлийг тавих нь бол маш чухал зүйл гэж бид харж байгаа. Яг өнөөдөртөө байгаа нэг жижиг хүнд үйлдвэрүүд байна л да. Яг сая Эрдэнэтэд тэр бэрэн ган төмөрлөг үйлдвэрлэж ахныхаа гаргасан байна. Энэ бол дэвшилттэй зүйл мөн. Одоо дарханд хүлээгдэж байна. Энэ бас дэвшилттэй зүйл мөн. Гэхдээ бид нар энийг бодлогын хувьд нэг зэгцтэй болгож авахгүй хаа дуртай газараа хүнд үйлдвэр байгуулна гэж бас давхиж болохгүй байна. Тийм учраас яамны нэг их зүйл өгөхөр хүнд үйлдвэр Монгол орнд хаана өгчих юм бэ? Байршил нь ямар байх юм? Дэд бүтцтэй газар, усан хангамжийн тухай асуудал, хүн амын байршлын тухай асуудал, экологийн тухай асуудал гэдэг олон зүйлүүд яригдчих эхэлнэ. Бидний урд нэг замбраагүй явж ирсэн зүйл юу гэхээр угаасаа бид нар чинь нэг үйлдвэр болохоор нэг төсөл бариад хаана манаа нутаг байна ч гэдэг юм уу тийм ээ. Хаана одоо жишээлбэл одоо баялан байна. Тэнд нь бүх үйлдвэрийг нь оолоод босгочих юм шиг ойлгодог. Ухтаа бол тийм биш юм л да. Тийм учраас энэ бүх зүйлийг ингээд гаргасан аж үйлдвэржүүлэлтийнхээ Монгол орны аж үйлдвэржүүлэлтийн зургийг гаргах юм хугацаа байх болов уу гэж би ингэж харж байгаа. Ерөнхийлөгчтэйгээ ярилцаад ерөнхийлөгчдөр үйлдвэрлэлтийн тухай хуулийн төсөл бэлэн болсон байна. Манай дээр бас үйлдвэрлэгчдийн аж үйлдвэрлэгчдийн бодлогын баримт бичиг үндсэндээ бэлтгэгдээд одоо дуусч байна. Энэ бүгдийг нийлээд бид нар он гарангууд аж үйлдвэрийн тухай хуулиа боловсруулад улсын их хурлын сангаас дөрвөн барих учиртай. Энэ бол бидний эрх зүйн орчноо бүрдүүлэх хамгийн чухал үйлдэл гэж ойлгож байгаа. За хөнгөн үйлдвэртэй холбоотой асуудал бол өнөөдөр бид нар хөнгөн үйлдвэр жижиг дунд үйлдвэр гэж ойлгоод жижиг дунд үйлдвэрээ нэг амжиргаа өрхийн амжиргаа залгуулах хэмжээнд ойлгож ирсэн ойлголтоос өнөөдөр салах хэрэгтэй л дээ. Үйлдвэр бол үйлдвэр. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг бид нар шинээр шинжилсэн найруулгаар өргөн барих зайлшгүй цаг нь болцсон байна. Ер нь бид нар жижиг дунд үйлдвэр гэж юу үзэх юм? Өрхийн үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр гэж үзэх үү? Нэгсүүл тодорхой хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаа тийм ээ капиталын хуримтлалтаа энэ компани хэлбэрийг жижиг дунд үйлдвэр гэж үзэх үү? Жижиг дунд үйлдвэрийг өөрийнх нь байгаа санхүүгийн хөрөнгийн чинээгээр тооцох уу? Нэгсүүл ажилчдын тоогоор тооцох уу гэдэг олон юм маргаантай сэдвүүд байгаа учраас бид нэг тийш нь болгох хэрэгтэй. Бидний ойлгож байгаагаар бол одоо жижиг дунд үйлдвэр гэдгээ бол яг идеалнаа дэлхийн жижигтэн гэдэг харьцуултаа үзүүлэлтээ ойролцоо ийм зүйл үсгээл одоо энэ жижиг дунд үйлдвэрийн хууль багтааж ингэж өөрчлөлтийг шаардлагатай болсон болов уу гэж. Тэр бичил бизнес, өрхийн амжиргааг дэмжих энэ төр бол хөдөлмөр эрхлэлтийн хэмжээнд явах юм өнцгтэй болж эхэлсэн одоо цаг үеийн тийм рүү орчлоо шүү дээ. Энэ чиглэл рүү бид нэр өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай л гэж харж байгаа. За дараагийн хүлээгдэж байгаа хууль чөлөө төсвийн хуулийг улсын хурлаар анхны хэлцүүлэг орж байгаа. Энэ дээр бид нар аж үйлдвэрийн яам сая байгууллагад маш хурдан саналаа өгчлөө. Энэ чөлөө төсвийн хуулийг баталж авах тухайс. Энэ бол хөнгөн үйлдвэр, зохион байгуулалттай паркчсан ийм одоо бүс хөнгөн үйлдвэрийн буу олгох энэ нөхцөл болцоог үүсгэж байгаа. Хөнгөн үйлдвэр бол олон төрөлтэй байгаа шүү дээ. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, импортын бүтээгдэхүүн орлох үйлдвэрлэл гээд ийм даацтай зүйлүүдийг хийдэг чиглэл рүү бол бид нар явах хэрэгтэй болсон. Эний эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ эрх зүйн орчны хүрээнд энэ үйлдвэрүүд өөрсдөө одоо импортыг орлох бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх тийм ээ. Экспортыг нэмэгдүүлэх чиг баримжаагаа тодорхойлох энэ чиглэл рүү маш хурдан төлхөө явах хэрэгтэй. Энэтэй хоёулаа дахиад юу гарч ирэх вэ гэхээр бид ер нь хөрөнгө оруулалтын одоо энэ жижиг дунд үйлдвэрүүдийн төслүүдээ ямар төслийг авч үзэх юм бэ? Юугийн тэргүүлэх чиг баримжаатай гэж үзэх юм бэ гэдгээ шалгуур үзүүлэлтүүдийг бол заавал тогтоох хэрэгтэй. Шалгуур үзүүлэлт. Шалгуур үзүүлэлтэнд 3 юмыг бид нар онцлох хэрэгтэй гэж бодож байна. Нэгдүгээр экспортын чиглэлийн чиг баримжаатай байна уу? Импортыг орлох боломж байна уу гэдгийг нэгдүгээр хамгийн түрүүнд харуулж үзэх асуудал нэг. Түүнээс одоо хуучин бид нар яаж хэлээ ч үйлдвэр байгуулалт ажлын байр заавал буулгах хэрэгтэй шүү гэдэг. Тэр биш. Хоёрдугаарт энэ үйлдвэрт өрсөлдөх чадвар байна уу? Энэ төсөлд нь тийм ээ. Гуравдугаарт бол энэ шин техник технологи энэ үйлдвэрлэлд ашиглаж чадж гэнэ үгүй юу гэдэг энэ гурван үзүүлэлт гол харгалзах шалгуур болох хэрэгтэй. Бид энэ лөө одоо явна. Тэгэхгүй бол одоо бид нар чинь зүгээр нэг юм нэг энэ тентгийн нэг барааглагдсан хуучин техник оруулж ир чанартай чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэрний стандартын шаардлага хангадаггүй. Тэр нь хүний эрүүл мэнд эрүүл ахуйд таардаггүй. Ийм зүйлээр одоо явахаа бол
явахаасаа бид нэр татгалзах хэрэгтэй юм. Тэгэхээр энэ чиглэл рүү 15 оноос эхлээд бүх төсөл хөтөлбөрүүд явах хаа гэж ойлгож байгаа. Сая жижиг дунд үйлдвэртэй холбоотой асуудлаар 888 төсөл орж ирсэн. Яг над дээр сайдын хувьд шилжиж ирж байгаа л да. Тэгээд 145 төслийг санхүүжүүлэх тухай асуудлын би тэр чиглэлд хуучин байдлаар нь явуулсан. Яг л би тэрийг нэхлэж чадахгүй, хугацаач байхгүй. Ганцхан юм би хэлж байгаа. Одоо 15 онд бид нар төсөл хөтөлбөрөөр шалгуулахдаа энэ шалгуур үзүүлэлтэд тулгуурласан шин журмаа баталж авчиж явна. Энэ 888 төсөл дотроос энэ шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа. Одоо шинэ эрх зүйн орчинд нийцж байгаа, тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар аж үйлдвэрийн паркын зургуулыг гаргаж штэ. Тэнд одоо жишээлбэл ямар үйлдвэрлэлийн зэрэглэл багтахаар байна вэ? Тэнд байгуулах газар нутаг нь нийцж гин үгүй юу гэдгээр ингээд нэг юм бодлоготой, зохион байгуулалттай алсыгаа харсан ийм юм гоо явж байгаа юм. Түүнээс хуучин шиг одоо хэн нэг ингээд цаасан дээр бичээд ирсэн болгоны санхүүжүүлдэг, хэн нэгэн хүн танилаараа одоо төсөл хөтөлбөр авдаг ч гэдэг юм үү те. Ийм шалгуур үзүүлэлтээс татгалзах цаг нь болцсон юм аа гэж би ингэж харж байгаа. Тийм учраас энэ чиглэл рүү бол нэлээд тийм бодлогын шинжтэй зүйлүүдийг бэлтгэж байна. Цаас бол их үйлдвэрдэг. Тэгэхээр төрийн ажил цаасан дээр явж ирэх зурчны бүрдүүлэхгүй явахгүй юм чинь энэ чиглэл рүү маш тийм эрчимтэй ажиллаж байгаа. Одоо би зөвхөн базаад хэлэхэд аж үйлдвэрийн яамны хамгийн тэргүүлэх одоо он гарангууд хийгдэх 3 асуудал. Нэгдүгээр бодлогын бичиг баримтаа эрх зүйн орчноо бүрдүүлж авах асуудал. Хоёрдугаар стратеги төлөвлөлтөө хийж авах тухай асуудал байна. Стратеги төлөвлөлт гэдэг нь бол ойрын хугацаа 1.5 жил. Дунд хугацаа 5-аас 10 жил. Тийм ээ. Урт хугацаа 10-аас 20 жил. Энэ хооронд бид нар өөрөө чи яриад байгаа ямар үйлдвэрүүдийг буулгах чадах вэ? Ямарынх нь одоо суурийг тавьж чадах вэ гэдэг юмнуудаа хийгээ явчихъя гэж тэ. Энэ стратеги төлөвлөлт. Гурав дахь нь бол мэдээж аж үйлдвэрийн зургал. Хин дуртай газраа хин дуртайгаа үйлдвэр байгуулдаг зогсоогоод энэ улс орны бүх боломж, чадал, эрүүл ахуйн орчин, дэд бүтэц хүн амын байршлах хамгаалах ёстой газраа харгалзаж үйлдвэр байгуулдаг юм байгаа. Энэ бол одоо энэ аж үйлдвэрийн яамны одоо тэргүүлэх зайлшгүй хийх ёстой ажил юм а гэж. Энэтэй холбоотойгоор хэд хэдэн хуулиудыг бид түрүү ярьлаа. Хамгийн нэгдүгээр аж үйлдвэрлэлийн тухай хуулиа батлая. Чөлөөт бүсийн тухай хуулиа батлая. Худалдааны тухай хуулиа батлана бас. Гадаад дотоод худалдаа ямар журмаар ямар эмгэгцэгцтэй хийгдвэ гэдэг баталж байгаа. Дараа нь бол жижиг дунд үйлдвэрийн хуулийг шинжилж батлая гэдэг. Ингээд нэг амин хэдэн зүйлээ хийгээд авах юм бол энэ Монгол орны үйлдвэрчдийн асуудал өөрөө бусдад ойлгомжтой. Тийм ээ. Хөгжлийн тенденц нь одоо яг дэлхийн нийтэд тавигддаг стандарт жишрүүд өгсөн ийм хэлбэр анхны алхмаа хийж чадах юм аа гэж бид харж байна. Өнгөрсөн хугацаанд Дорн говийн сайн шандын үйлдвэрийг ерөөхдөө за бүтээн байгуулалтын юуны яг суур ажлуудыг хий, тийм ээ. Яг энэ үйлдвэржилтийг газар нутагт нь юуны стратегийн бүс нутаг болгох, за төмөр замаа дагуулад энэ аж үйлдвэрийг одоо байгуулахын зүйтэй гэсэн сандлаар нэгдэж байсан боловч өнөөдрийн хүртэл энэ ажил бол цаасан дээр буусан хэвээр л өнөөдрийг хүрсэн, тийм ээ. Тэгэхээр энэ ажлыг эхлүүлснээрээ мэдээж ажлын байр цаашлаад улс орны эдийн засагт төхөм нэмэр болох үс бодиттой одоо хөрөнгө оруулалтыг бий болгох юм орчин нөхцөл бүрдүүлсэн юм боловч өнөөдрийн хүртэл ажил хацаанд хэвээрээ байгаа. Тэгэхээр яг таны ажиллаж байгаа энэ яам болвол яг аж үйлдвэрийг зохицоор нь хөгжүүлэх ажил дээр энэ богино хугацаанд эхний ээлжинд бодлогын хэмжээнд багцалж за чиг байдлыг стратегийн бүх төлөвлөгөө гаргаж ажиллая гэсэн юм зүйлийг ярьж байна гэж би ойлгож байна. Тэгэхээр Дорн говийн яг сайн шантын хувьд өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа юм? За зүгээр цаасан дээр буусан байдлаараа байна уу? Зүгээр яригадаад өнгөрсөн асуудал хэвээрээ байна уу? Дорн говийн сайн шантын цогцлорын бичиг баримт бол өнөөдөр дэд бүтцийн судалгаа шинжилгээний нөхцлөөр явж байна. Судалгаа шинжилгээ хийгдэж байна, гэрээгээр хийгдэж явж байгаа юм байлээ. Би сонссон л доо. Байгууллагын авцар сонслоо. Миллион олон судалгаа шинжилгээ хийгдсэн. Одоо бол дараагийнх нь энэ судалгаа шинжилгээг хийж дууссаны дараа тээзэгүй хийх шат руу явж орно гэж. Тэр бол бүхэл бүтэн том цогцлорын тухай ярьж байгаа. Энэ бол энэ төсөл өөрөө бараг өнөөгийн Монгол улсын төсвөөс илүү тийм том хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр их том хөрөнгө оруулалт байгааз энэ шаардсан ийм том мега төсөл байхгүй юу? Аж үйлдвэрийн яамны зорилго юу гэхээр одоо тээзэгүй нь хийлгэнэ. Аливаа нэгэн олон жил явуулсан энэ зүйлийг энэ том төсч мөлөөд олон жил шаардж шүү дээ. Энийг бол зогсоох бол бидний эрх ашиг биш ээ. Ганцхан хамгийн зөв холдрлогыг хурдан оруулах нь энэ яамны үүрэг болж өгч байгаа. Тийм учраас энэ төслийг бол явуулахын төлөө аж үйлдвэрийн яам байна. Байх ч ёстой. Энийг ингээд явуулах хэмжээнд очоод тээзүүгийн хэмжээнд очоод ирэх юм бол яг одоо хилцээ хийх хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах асуудал бол энэ бас одоо оюу толгой хэмжээний том мега төслийн асуудал болж хувирна.
Тэгэх юм бол бидний дараагийн шатанда юу хийх вэ гэдгийг томьёолох юм л зүйл байгаа юм. Тэгэхээр бол аж үйлдвэрийн яамны бодлого энэ дээр бол анхаарлаа хандуулах цаашгүй шаардлагатай. Нэгэн тэгэлцэн хөрөнгө оруулалт хийгдсэн явж байгаа зүйлийг тэр жигээр зогсоох бол боломж байхгүй болсон юм байна. Ингээд урагш нь явуулах юм бол аж үйлдвэрийн яам ажиллана. Түүнээс гадна өнөөдөр бас нэлээд том төслүүд бол явж байна. Одоо бол 1-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан төслүүд явж байна л. Энэс бид одоо анхаарал таавъя. Магадгүй тэр төслүүд ч гэсэн бас сайн шанттай зэрэгцээ тэрнээс ч хурдан биелэх нөхцөл болцсон үүсч магадгүй гэж. Тэгвэл бид орон говийн орионыг одоо говийн тэр орон биш тэр орионыг бол үнэхээр аж үйлдвэрийн орон мөн гэж харж байгаа. Энтэй бол олон эрдэмтэн судлаачид ингээд надтай нэлээд тоног санал солилцсон үйлдвэрийн санал солилцсон үнэхээр тэнд байна. Одоо жишээл сайн шанд байна гэж байна, чойр байна гэж байна, бор өндөр байна гэж байна. Сэлэнгэд бол дархан сэлэнгийн бүсд бол харьцангуй хомигдсон юм гэж. Тэнд яхахгүй төмрийн баялаг нь бол тэндээ байгаа. Гэхдээ тэнд хар төмөргүй үйлдвэр байгуулах нь өөрөө бас хязгаарлалт орчинтой. Өнөөдрийн байгаа энэ нөхцөл болцоон дээр ажиллахаас энэс илүү нэмэхэд тэнд экологийн хувьд яаж сөргөнүүд үр нөлөөг үзүүлэх вэ? Яг л тэнд чинь манай хөдөө аж ахуйн гол бүс байдаг сэлэнгэд. Мал аж ахуй байна, хөдөө аж ахуй байна. Бид хүнсний ногоогоо үр тариагаа тэнд бэлдэж авч байна. Тэнд тэгэхээр хүнд үйлдвэрийг хөдөө аж ахуйдаа тийм их хэмжээгээр зэрэгцүүлэн хөгжүүлэх болцоо нөхцөл байна уугүй юу гэдэг нь одоо энэ аж үйлдвэрийн зургал тодорхойлно. Харин тэнд өнөөдөр байж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа нэг хүнд үйлдвэр байгаа тийм ээ. Тэр хүнд үйлдвэрийг одоо нэгэнт эхэлсэн проектыг дуусгах нь бол бидний хувьд зайлшгүй асуудал. Энэ бол концессийн гэрээгээр хийгдэж байгаа ажил юм билээ. Бараг 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардсан юм төсөл. Саяхан нэг 2 дугаар шатныхаа үйлдвэрийг ажилд оруулсан байна. Одоо 3 дугаар шат нь одоо яг ган бөмбөлөг одоо ган төмөрлөг үйлдвэрлэх боловсруулах чиглэл рүү орж байгаа энэ төслийг бол бид нар бол зогсоох яавч болохгүй энийг дэмжиж явахаас өөр гарц байхгүй гэж бодож байгаа. Эрдэнэтэй хувьд ч гэсэн ялгаа байхгүй бас хязгаарлалт нутагтай. Эрдэнэтэй уурхай байгаа боловч тэнд боловсруулах үйлдвэрийг одоо жишээлбэл том хүнд үйлдвэрүүдийг байгуулахад бас тийм газрын хувьд ч байгаль орчны хувьд ч сөрөг тал ихтэй байна. Тэгэхээр энийг ч гэсэн бид нэр ирж харж үзэх хэрэгтэй. Одоо байгаа нөхцлөөс нь хэмжээг нэмэхгүй байх тийм ээ. Хэрвээ тэндийн өвшөө нэмж одоо тухайн одоо үйлдвэр албан байгуулалт юмаа хийнэ гэвэл буцаагаад өөр газар одоо зурглалын дагуу шилжүүлэн байрлуулах ч юм уу нэгс өргөтгөлөө тэнд хийх гэмчсэнгийн юм бид зөв юм руугаа харахгүй зөвхөн үйлдвэр төтлөгдөж энэ байгаль орчин хүн амаа хордуулах нөхцөл рүү явж болохгүй юм байна. Ер нь бол олон улсын жишг нэг юм харуулд юм байл л дээ. Хүнд үйлдвэртэй газар ямарваа нэг нэхэмлийн ч юм уу тийм ээ нарийн технологийн үйлдвэрлэл, оюутны үйлдвэрлэл, даавны үйлдвэрлэл зэрэгцэж явдаг юм аа. Хүнсний үйлдвэрлэл тэм болоо зэрэгцэж явдаг юм аа гэдэг ийм зүйл байдаг. Тэгээ энэ бол бас үний юм шиг байгаа. Энийг бид нар бас дахиад нарийн суд би үүрэг өгсөн ба судал маш сайн судал. Өнөөдөр Монгол орн яг аж үйлдвэрчлэлтийн зургалтыг бүтэн гаргаж авчиж сая тэгэд хаана үйлдвэр байгуулах үгээ шийдэхгүйгээр зургийн асуудал байж болохгүй. Одоо өнөөдөр үнэхээр энэ баялаг нэмэгдэж байгаа нөхцөл энэ хоёр том зах зээл байгаа нөхцөл бид нар үйлдвэрлэлд таарна. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэлд тухай явах хэрэгтэй юм шүү. Ганцхан үндэсний үйлдвэрлэл гэж яваад хамаагүй өрөх биш. Бид эрэг зүгөө зөв төлөвлөж авахгүй энэ чинь учир замбрааг юм болох нэ л гэдэг асуул ярих. Аж үйлдвэржилт хөнгөн хүнд үйлдвэрийг одоо хөгжүүлэхийн тулд яг тэрийг барихын тулд байгуулахын тулд мэдээж төсөв мөнгө бол шаардлагатай байж таарна тийм ээ. Энэ тал дээр бас тайлбар хийхгүй. Мэдээж энэ бодлогодоо тусгаж ээж хөрөнгө оруулалтын асуудлыг тусгаж ээж бас дараагийн бодлогууд нь тийм ээ яг зэгцтэй бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ гэж харж байна. Бид нэр стратеги төлөвлөлтөө гаргахдаа яг тодорхой хөрөнгө оруулалт шаардж байгаа үйлдвэрүүдэд бас давхар гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэргүүлэх чиглэлийн үйлдвэр. Бидэрт ийм бодлогын хувь байна. Энэ үйлдвэрийг байгуулахад ямар хөрөнгө оруулалтаар одоо шийдэх вэ? Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ гэдэг тодорхой гаргаж ирнэ. Эннийхээ хүрээнд жишээлбэл одоо гадны хөрөнгө оруулалт явуулж бид нар Монголын тал ямар байдалтай дэмжих юм? Хэрвээ хувийн хөрөнгө оруулалт манайхаа оруулах юм бол засгийн газар одоо ямар хувь байдлаар дэмжих юм гэдгийг бүх зургуудыг гаргана. Гаргахаас өөр арга байхгүй. Ямар ч байсан ойрын хугацааны 5-аас 10 ойрын хугацааны болон дунд хугацааны 5-аас 10 жилийн одоо энэ хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг бид нэр жагсаалтаараа заавал баталсан байх хэрэгтэй. Энийхээ хөрөнгө оруулалтын асуудлыг хинтээ яаж хамтарч хаанаас босгох вэ шийдвэрлсэн байх хэрэгтэй. Энэ бол зөв. Хөнгөн үйлдвэрийн хувьд ч гэсэн одоо ерөөсөө ингээд он гараад 1.5 жилийн дотор бид нар ямар хөнгөн үйлдвэрийг дэмжих вэ? Энд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулах уу тийм ээ? Энийг одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар хичнээн нэг санхүүжүүлэх юм, хөгжлийн банкаараа хичнээн нэг санхүүжүүлэх юм. Гаднаас хөрөнгө оруулалт одоо зээл аваад бага хүүтэй зээл аваад болж байгаа улсуудад шүүх засгийн газар ямар хуу баталгаа хичнээн хэмжээгээр өгөх боломжтой ингэдэг бүгдийг томьёолж гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний бүх зураг ингээд ил тод байх хэрэгтэй. Бүгдэнд харагддаг байх
хэвчээ. Түүнээс энэ учир замбраагүй хаосан байдалтай ерөөсөө болохгүй гэж үзэж байгаа. Тийм учраас одоо стратеги төлөвлөлтөд гаргахдаа бид энэ бүх чагсаалтыг гаргана. Энэ нь өөрөө олон нийтэд бас нээлттэй байх хэрэгтэй. Одоо Монгол оронд хүнд үйлдвэрэн дээр яг жинхэнэ одоо үндсэн түүх үйдэг үйлдэх хүнд үйлдвэр тийм үйлдвэрийг тэнд байгуулахад төлөвлөлтөө Монгол улс зарлаа. Хоёрдугаар одоо боловсруулах үйлдвэрийг тиймээр бидний тэргүүлэх зэрэг гэж үзээ. Энэ боловсруулах үйлдвэр бол бидний экспортын чиг баримжаатай байна. Экспортын чиг баримжаатай хам бол Монгол улсад ийм экспортын хэмжээний үйлдвэрлэлийг хэрэглэсэн байх ёстой хэдэн жилийн дараа. Гурав дахь нь бол хөнгө үйлдвэрүүд. Одоо ер нь бол бид нар нэг жижиг дунд үйлдвэр гэдэг томьёолоос хастаа татгалзах байхаа. Хөнгөн үйлдвэр гэдэг рүү явах. Өөрөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрүүд ийм үйлдвэрүүд байна. Энэ бол дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм үйлдвэрүүдийг бид дэмжинэ. Экспортын чиг баримжаатай ийм үйлдвэрүүдийг дэмжинэ. Одоо он оронгууд бид нар нэг юм хэлж шүү дээ. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. Хэтэрхий их импортыг хараад байна бид нар. Өөрсдийнхээ хийж чаддаг зүйлийг хүртэл гаднаас өндөр үнэтэй авч байна. Нэг талаар өндөр үнэтэй авч байгаа нь бидний валютыг үнд оруулаад байгаа боловч нөгөө талаараа бид өөрсдийнхөө үйлдвэрлэлийг, өөрсдийнхөө ажлын байрыг, өөрсдийнхөө хөдөлмөрлөх чадварыг байхгүй болгож байна. Ингэж байж болохгүй. Улс орон өнөөдөр зөвхөн хэрэглээ биш шүү дээ, тийм үү? Зөвхөн хэрэглээн дээр, зөвхөн худалдаач дээр амьдарч босноо гэж бодож байгаа энэ бол дэндүү ташаа болголт байжээ гэдгийг бидний өнгөрсөн түүх нотолчлоо шүү дээ. Одоо яг хөөр бид үйлдвэрлэх хэрэгтэй юм. Мэргэжлийн боловсон хүчинтэй байх хэрэгтэй. Ятгатаа бид нар өндөр техник технологи ашигласан суур машины ард сурч ажиллаж сурах хэрэгтэй юм байна. Бид нар чинь инженерүүдтэй байх хэрэгтэй юм байна. Би сая ингээд үнэхээр мэргэжлийн талаас нь их анхаарал гэдэг ямаг байгуулах гэж үзлээ л тэгэхэд хүнд хөнгөө үйлдвэр дээр яг мэргэжлийн инженерийн боловсролтой хүмүүс Монголд болтохгүй шүү дээ. Энэ дээр бол яг нэмж асуухад бол яг үндэсний үйлдвэрлэлийн дархлаа гэдэг юм ерөөсөй байхгүй юм уу та гэж харагдаж байна. Угаасаа байгаагүй. Тийм. Угаасаа бид нар чинь энэ хөрс суурийг хизээд хэн тавих вэ гэдэг асуудал гарч иж байгаа байхгүй. Тухайлах юм бол хамгийн ойрын жишээх юм бол өнгөрсөн жилээс эхлээд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн формыг дотоодын үйлдвэрүүд хамтарч үйлдвэрлээд зах зээл нийлүүлсэн. 50% өнгөрсөн жил. Энэ жил 50% нэрлүүллээ. Тэгэхэд за дан цамцын үйлдвэрлэдэг компанид хагас тэрбум төгрөгөөр цамц үйлдвэрлэлээ гэхэд яг ижил төрлийн бүтээгдэхүүн 8 сарын 20 тэгээд урд туршаас ороод ирэнгүүт за 3,000 төгрөгийн доор одоо бага үнэтэй байлаа гэхэд мэдээж ард иргэд бол бага үнэтэй ижил материалтай тэр хувцсыг худалдаж авч яана. Ингэсээр нөгөө үндэсний үйлдвэрлэгч шууд алдагдал түлээх ийм нөхцөл үүссэн. Тэгэхээр яг үндэсний үйлдвэрлэлийн дархлаа гэдэг имийг одоо яг энэ бодлого ярьж байгаа хуулийг батлуулах гэж байгаа энэ цаг үед бол ярих цаг нь болсон юм уу да гэсэн санал нэг байна. Хамгийн гол нь бид нар ингээд чөлөө зах зээлд орсон хэн юу дуртайгаа үйлдвэрлэх гэж байх явлаа л да. Зөвхөн энэ үйлдвэрлэлч ер нь энэ нийгэм нэг тийм хаос дээр явсан. Одоо тийм байж болохгүй. Энийг бид нар төвчж чадахгүй шүү дээ. Тийм учраас бүхэн зохион байгуулалтаа бодгын хүрээнд явж явах хэрэгтэй гэдэг зарчим шүү дээ. Энэ бол өөрөө хамгаалт юм гэж дээ. Тэр утгаараа за хүүхдийн хувьцаанд одоо оюутныхан бол маш олон юм ярьж байгаа. Би нэг боловсролын сайттай уулзсан байгаа. Он гарангууд сууж энэ асуудлыг яриа гэж бүр ингээд зургаар нь дэлгэж харъя. Яг яач та. Тэгээ энэ дээр дэмжлэг юм уу те юу байна вэ ингээд ярья гэдэг. Тэрийг яриа гэж. Тэр автобусны тухай асуудлаар заашгүй ярина. Ядахтаа Монголын нийт зах зээлийн тэдэн хувийг Монголын автобус хийж хийх ёстой. Би одоо 7 хоногоос дотоодын үйлдвэрлэгч нараа яваад явахдаа би ингэж бодож байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байгаа сайн үйлдвэрлэгч нар очно. Сайн үйлдвэрлэгч нар л. Импортыг орлох юм боломжтой үйлдвэрүүдээр очно гэж бодож байгаа. Би зүгээр ус л яриа л да. Зөв цэвэр ус. Яагаад гаднаас цэвэр ус ордод тий? Яагаад манай үйлдвэрт хийж чадаад тахт ингээд хямдхан байгаад байгаа юм бэ? Бид гадны ус уугаагүйгээсээ болоод ямар нэгэн эдийн засгийн ч юм уу эрүүл ахуйн эрсдэл үүрэхгүй шүү дээ. Хямрал үүрэхгүй шүү дээ. Гэвчлэнгийн бидний зүгээр энгийн шийдчих юм байгаад байгаа байхгүй тий. Гэвчлэнгийн юм дээр би ачаал бүгд өгөх ёстой гэж бодож байгаа. Заашгүй өгөх ёстой зүйл байхгүй. Тэгэхгүйгээр одоо зүгээр наран туул дээр одоо жишээл манай худалдаач бараа нь одоо татвар өндөрчөөд одоо үндэсний үйлдвэрлэлийн бараан зохиулах гээд байна гэдэг шүүмжлэл бол хамгийн түрүүний шүүмжил би биш л гэж ингэж харж байгаа л да. Яг л би үйлдвэрлэх гээд байгаа. Би юм бүтээх гээд байгаа. Тэгвэл худалдааны зохицуулалт нь бид нар давхар явахаар яг зөв худалдааны зохицуулалтыг импортоор яаж хийх вэ гэдэг давхар харах ёстой.
Түүнээс ч одоо Эрдэнэтийг татвар нэмэх гэж ингэдэй очиод бүх татварыг ингээл нэг тийш нь налуулаад нөгөө тийш нь савлуулаад байгаа асуудал биш л дээ. Тэгвэл бид ихний алхмаа бол зайшгүй хийж үзэх хэрэгтэй. Энэ бол үндэсний дотоодын үйлдвэрлэгч нарт бол асар том дэмжлэг болно гэдэг доктор. Юм бол аливаа нэгэн том асуудал дандаа жижиг алхмаас эхэлдэг байхгүй юу? Энэ том өсөр том хуйлнаас биш. Зүгээр нэг жижигхэн зөв алхам. Жижигхэн зөв алхам болгон хүний цаашдаа хорон цаг зөв нээж өгдөг. Энэ зарчим хамгийн зөв юм болов гэж харж байгаа. Энэ богино хугацаанд ер нь хөнгөн үйлдвэрлэлийг хэрхэн яаж хөгжүүлж эдийн засаг хямралт байдалд хүрсэн энэ үед эдийн засгийн үр ашигтай байх нөхцлөөр ажиллах боломжтой гэж таны хувьд харж байна. Мэдээж аж үйлдвэр гэдэг бол зохицороо том асуудал. Гэхдээ хүнд үйлдвэрлэлийг одоо байгуулах, тэр бодлогыг батлах, судалгааны ажлуудыг хийх гээд бас хугацаа шаарддаг ашиг байгаа. Тэгэхээр хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлж тийм ээ богино хугацаанд яг эдийн засгийн ямар үр ашигтай байж болох гарцыг та харж байна вэ? Нэг юм концепт хийдэг шүү дээ. Хэрвээ экспорт татарсан бол чи дотоодынхаа үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Зарчим. Экспорт татарсан Монголд. Авсанлаа шүү дээ. Одоо бидэнд юу найдах вэ? Дотоодынхаа үйлдвэрлэл найдна. Дахиад импортод найдвал яах юм? Импортоор орж ирэх болгон валютын үнцнийг өсгөнө. Байж болохгүй зүйл байхгүй. Тийм учраас дотоодын үйлдвэрлэлтэй би найдаж байгаа. Хөнгөн үйлдвэр болгон дотоодын үйлдвэрлэл, дотоодын бүтээгчд байгаас гэж бодож байгаа. Дотоодын бүтээгчд хамгийн бага хүн сурталыг бид нэр үзүүлэх хэрэгтэй. Хамгийн шуурхай үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй. Тэ. Бүх төрлийн бүх боломж дэмжлэгүүдийг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ өнөөдөр бүтээж байгаа улсуудад үзүүлэх хэрэгтэй болохоос цаасан дээр шинээр байгуулах байгаа улсуудыг бол арай жоохон хойш нь тавина. Тэг цаг нь болцсон юм аа. Цаас болгоныг санхүүжүүлдэгсээ бид нэр татгалзах хэрэгтэй. Үнэхээр бүтээж байгаа улсууд дээр хөрөнгө оруулалтын нэмэх, засгийн дэмжлэгийг үзүүлэх, татварын дэмжлэгийг үзүүлэх, энэний уялдаа холбооны эрх зүйн орчныг буу болгох нь бол бидний 1.5 жилд хийх ёстой ажил гэж би ингэж харж байгаа. Яг үнэндээ 1.5 жил байх хугацаа биш шүү дээ. Би энэ яамыг 1.5 жил байна гэж бодохгүй байгаа. Би энэ яамыг Монголд хэрэгтэй 150 жил байх ёстой яам байна гэдгийг 16 онд энэ хүмүүсүүд хүлээмжшүүлсэн гэж бодож байгаа. Тэрний тулд би энд ирсэн. Тэрийг хий гэж эхлүүлэх гэж ирсэн. Эхэлсэн. Эхлээд явж байгаа. Цаашаа ч явна. Мэдээж олон сөрөг зүйлүүд бүх юм 100% биелнэ гэж бодохгүй байгаа ч гэсэн төлөвлөсөн бүх ажил янз бүрийн сөрөг эерэг янз бүрийн зүйлтэй тохиолдох ч гэсэн энийг туулаад би цаана хаана гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй л байна. Улс орны эдийн засгийн хямралт байдлаас гарахад за аж үйлдвэрийн яамны оролцоо энэ дээр бол үнэхээр чухал байгаа. Тэгэхээр яг энэ хямралт байдлаас гарахад танай яамны оролцоо ямар байх юм болоо гэдэг анхаарал татж байна л да. Манай яамны оролцоо эхнээсээ л мэдрэгдэж эхэлж байгаа шүү дээ. Бид нар одоо манай үйлдвэрлэгч нар ямар ч үсэн ингээд бид дотоодын юм үйлдвэрлээд эхлэх юм байх шүү гэсэн юм сэтгэл зүйн бэлтгэлд орно гэдгийг маш их давуу тал. Мэдээж улс орон хямралтайгоос нь дотоодын үйлдвэрлэл өөр үнцэнтэй хөрөлөдөг байхгүй. Энэ маань явах юм манай гэдэг бол тэр хүмүүсүүд чинь олон бизнес, олон бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бүү болж байна те. Тэрний танд бас ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг бүү болж байна. Энэ бол энэ эдийн засгт үзүүлж байгаа аж үйлдвэрийн яамны нэг нөлөөлөл байх хэвээр. За баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. За их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За их баярлалаа. За тэгэхээр ярилцлагын энэ удаагийн зочноор аж үйлдвэрийн сайд Эрдэнэт байлаа. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.